хамгийн одоо хайртай дуртай сайтнуудын маань нэг юм CoinPay юу. За би энэ дээр нэг сарын өмнө сар биш наа 2 сарын өмнө CoinPay-ийн стейкний евро гэд нөгөө энэ стейк CoinPay дээр бид нэр стейк гэдэг тийм ээ. Энэ стейкний би энэ дээр Tron-ыг стейклж байгаа. Cardano-ыг стейклж байгаа. За стейклэн гэхлээр та нар мэдчихэж байгаа тийм ээ нөгөө хүүтэй хадгалж байгаа гэсэн. За хэрвээ миний түрүүчийн бичлэгийг үзсэн хүмүүс бол энэ би ингэж хэлсэн. Cardano-г би евро гэд wallet-ын дээр нэг стейк хийчлээ. Binance дээр стейк хийчлээ. Тэгээд нэг ийм бичлэг хийжсэн би. Энд би юу гэж хэлсэн гэвэл ADA coin-ыг хэрвээ ямар нэгэн өөрчлөлт гарахгүй болвол евро гэдэг wallet-наас ADA coin-а Binance руу буцааж татнаа. Ингээ хэлсэн юмсан. Тэгээд би 8 сарын сүүлээр бичлэг хийгээд тэгээд 8 сарын сүүлээр ерөөсөө өөрчлөлт гарахгүй байж байгаад сая өөрчлөлт гарсан. Тэгэхээр би өнөөдөр ямар өөрчлөлт гарсан бэ гэдгийг та нарт хэлж өгөхөөр шийдлээ. За юу гэсэн үг вэ? Энэ шинэ бичлэг хийж үзэж байгаа хүмүүс бол өөрсдөө юу ягаараа одоо энэ CoinPay юу гэдэг энэ сайтын доод тал дээр нэг more гэдгийн зүүн тал дээр стейкинг гэж байгаа. За энэ стейкинг дээр дарангууд энэ койнуудыг Solana, Cardano тэгэл энэ Tezos, Tron гэх энэ бос юунуудыг койнуудыг CoinPay юу сайтын хүмүүстэй нийлж одоо хүүтэйгээр хадгалдаг. За тэгэнгүүт би эндээс ерөөсөн Cardano, Tron хоёрыг л одоо өнөөдрийн байдлаар хадгалж байна. Цаашаа бусдуудын би судлаагүй сайн яг одоохондоо бас боломжгүй байгаа учраас хадгалаагүй байна. Тэгэхээр Tron бол ерөөсөн амжилттай явдгаараа л явж байгаа. Ерөөсөн юугаараа нөгөө юугаа өгдгөө багч гэсэн яг их биш л дээ. Тэгтээ багч гэсэн. Харьцангуй яг их хадгалсан хүмүүс бол мэдээж их л орж ирнэ. Тэгэхээр энд нэг 5.6 4.5% гэдгийг бас жоохон та нар зөв ойлгоорой. Энэ нөгөө нэг шууд жилийн хүү бол биш. Энийг бас юутай ханштай харьцуулж хэдийн хэмжээний coin хадгалуулсантай харьцуулж энэ хувийг гарч ирдэг. Бас зарим Binance дээр болохоор хэдий их хүн хадгалууланд хэдий чинь хувийн багасдаг тал бий. Тэгэхээр энийг би түрүүчийн бичлэгнүүдээр хэлээд өгсөн байна. За тэгэхээр би Cardano дээр хадгалчаад нэг удаа ингээд нэг 5 ADA дөнгөж хадгалсны дараах нэг 5 ADA өгсөн. За энэ ингэж 5 сарын 27-нд. Тэгээд ерөөсөн ямар ч өөрчлөлт байхгүй байгаад байсан байхгүй. Тэгээд би бас жоохон юу яагаад одоо ямар учиртайг нь би сайн мэдэхгүй байсан. Binance дээр болохдоо зэрэг ямар өөрчлөлтүүд гараад гэдэг үгэл ерөөсөн ADA хадгалаад нөгөөдөө юу хүн хувь нь ингээд ерөөс өдөртөө орж ирээд идэг. Тийм болохоор надад ингээд тэр нь ил харагдчихж байгаа болохоор орж ирж байгаа нь мэдэгдэж байгаа болохоор надад их дайжгүй юм шиг санагдаад байдаг байхгүй. За энэ евро дээр болохоор ерөөсөн орж ирж байгаа нь мэдэгдэхгүй байсан. За тэгсэн чинь сая 2 хоногийн өмнө юуны CoinPay-ийн Facebook групп дээр нь ингээ гараад ирсэн. Cardano Staking Rewards гэдэг. За энд ингээ харсан чинь би одоо яг ингэж ойлголоо. Ерөөсөө улиралд нэг удаа л орж ирд юм байна. Тэгээ 5 сар гэдэг чинь 5 сард орж ирсэн. Одоо энэ болгоон зэрэг улиралд нэг удаа юм уу 5 6 7 8 9 сар гэдэг чинь 4 сард нэг удаа ч юм. Тэгэхээр одоо би дараагийнхын 4 сарын дараа юу явах гэдэг шүү дээ тийм ээ. Яг дараагийнх нь орж ирэх юм. За энэ гараад ирэнгүүт энэ хуудас гараад ирэнгүүт би өөрийнхөө хайсан байхгүй. Надад орж ирэх нөө үгүй гэдэг. Ингээ хайгаад явж исэн чинь миний тансанд нэг 28 гарантай байсан. За энэ мэдээж бидний ID л да тий. Тэгэхээр ингээд 28 энэ болохоор би байхгүй 28 59. За тэгэнгүүт 9 сарын одоо нөгөө нэг миний анх стейк хийсэн өдөр тэгээд одоо энэ ингэж өчигдөр 10 цаг 35 минутанд миний евро ингээд 10 ADA ороод ирсэн. За энийг би юу гэж ойлгосон бэ гэхлээр зэрэг
надад чи 28.79 байсан. Тэгээд 38.70 гээд тэгээд нөгөө юу нь болохгүй зэрэг энэ рүүгээ ороод ирд юм. Энэ дээрээ. Энэ болохоор нэг эсэндээ яг чухам яг юунасаа болж энэ юу нь өөр эд мэдхгүй юм би. Зарим хүнд нь хардаа 1000. Тэгэхээр мэдээж энэ стейкинг энэ маш их байгаа. 5797 хадгалж байгаа хүн. Тэгээ points нь аюу өндөр. Тэгэхээр 500-аас дээшгээ бол нөгөө нэг CoinPay юу сайтад санал өгөх хэрэгтэй болдог. Хэрвээ 500-аас доош ада хадгалж байгаа хүн бол тийм эрх байдаг юм билээ. Тэгэхээр энэ 6000-та 5000-та энэ хүмүүс бол мэдээж хэрэг саналаа өгөөд тэгээд энэ point нь бол одоо их сайн байна гэсэн. Тэгэнгүүт нь энэ шагнал нь price ада нь 1500, 300 гээд 10 гээд 100 гээд ингээд янз бүр байгаа. Гэтэл энэ хүн бас 1845 мөртлөө 500 байгаа даа. Тэгэхээр би бас энийг нэг гих тийм ойлгосонгүй яаж яг энэ шагнал нь орж ирээд байна вэ гэд. Гэхдээ энэ юу нь болох тань зэрэг энийг би та нарт дараа тайлбарыг нь олоо тий ямар тохиолдлоор одоо жишээл эднийх чинь ингэдэж штэ нөгөө нэг байж байгаа л уралдаанууд зарладаг байхгүй юу? Хэрвээ юунда өөрийнхөө линкээр хүмүүс илсүүлэх юм бол тэр илсүүлсэн хүнээсээ одоо хүмүүсийг шалгаруулаад тийм ээ хэдэн хүн юу өөрийнхөө линкээр илсүүлсэн байна. Тэгээд тэднэрт нь шагнал олгодог. Тэгэл энэ муурны шагнал байна. Жишээл энэ нөгөө нэг муурны шагналж яхав тэ нэг ийм код өгдөг штэ тий энэ дээр тавиад тэгээд энэ юуных нь аль муур таарснаас илүү coin авдаг ч гэдэг юм. Гэх мэтчлэнгээр эднийх ер нь маш их одоо жишээл энэ артикл бичсэн хүмүүс байна. Артикл гэдэг нь болохын зэрэг энэ сайтад өөрийнхөө сайтыг ингэж бүрийн урт юугаар тий ингээд текст маягаар бичиж оруулсан хүмүүсийн бас шагнал өгдөг. Тэгээд энэ дээр бас price бэлгэнүүд өгдөг энэ дээр байна уу хараатай. За ингээд гих мэтчлэнгээр эднийх ерөөсөө ингээд мөнхийн л одоо яах нь стейкинг хийсэн хүнд хүмүүстэй шагнал өгдөг ч гэдэг юм. Ингээд мөнхийн. Тэгэхээр би яг тэр журмаар одоо энэ шагнал түрүү чи миний харуулсан хаана энэ шагнал орж ирд юм байна гэж ойлгосон. Тэгэхээр би эхний удаадаа нэг 10 ада надад өгсөн шүү дээ тийм ээ 5 сард сая бол 10 өгсөн байна. Эхний удаад 5 одоо 10. Тэгэхээр чи одоо ингээд зарим хүндэн доошоо яваад ахлаа зэрэг ингээд 8 ингээд бүр доошоо зөндөө байгаа 5 гэл ингээд тэгэхээр ямар ч байсан ингээд нэг 4 сард юм уу эсвэл хагасчил нэг удаа ч юм уу эсвэл улиралдаа нэг удаа ч гэдэг юм уу яа гэм ингээд өгдөм байна. Тэгэхээр би одоо энэ юугаа цааш нь та нарт би түрүү хэлэхдээ тэгж хэлчихсэн шүү дээ үргэлжлүүлж магадгүй үргэлжлүүлэхгүй ч байж магадгүй. Хэрвээ ингээд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй бол би энэ үнийхээ боллоо гэж хэлсэн тийм үү. Тэгэхээр одоо нэгэнтээ надад 10 өгсөн юм чинь болно гэж үү байх вэ? Тэгэхээр би Binance дээрээ нөгөө жоохныг хадгалаад эндээ нөгөө жоохныг хадгалаад яваад байх нэ. За тэгэхээр ингээд одоо би энэс хоошоо энийг би бол та нарт хэлжсэн би өөрөө урт хугацаанд хадгална тийм ээ. Аадаг бол би өнөөдөр зарахчгүй ер нь бол хизээч зарах юм мэдэхгүй юм. Ямар ч байсан урт хугацаанд хадгална. Бараг 2 жил хадгалж магадгүй 3 жил хадгалж магадгүй. Тэгэхээр одоо ер нь бол би ингээд юу яасан та нарт ойлголоод хэлчихлээ. Хэрвээ энэ юм дээр CoinPay юу дээр хэрвээ стейкинг хийх юм бол миний энэ төрүүчийн бичлэгнүүд дээр юунууд нь байж байгаа. Яаж хийх нь бүх юунууд нь байж байгаа тайлбарна. За хамгийн гол нь Euro Wallet гэдэг нь бидний өөрсдийн одоо coin хадгалж байгаа wallet, ADA-га хадгалж байгаа wallet. Тэгэхээр Cardano ADA буюу Cardano гэдэг энэ coin маань өнөөдрийн байдлаар нь бол 46 цент байгаа. Тэгээ цаашаа хэд болохыг би мэдэхгүй. Ер нь бол би тийм их муу coin гэж боддоггүй. Тэгтээ түрүүнд нь би та нарт нэг удаа тайлбарлаж хэлжсэн тийм ээ. Энэ $3 хүрээд тэрнээс хойш ерөөсө $3-т очиагүй шүү гэж. Тэгэхээр ядаж нэг $1 болох магадлал байна уугүй юу би мэдэхгүй байна. За тэгтээ би ямар ч байсан дараагийн хайлунг хүртэл хайлунг гэхээр та нар мэднэ 24 оны 4 сард байсан жоохон ойртуулсан байна лээ. Нэг биткойныг одоо нөгөө олборлох хэмжээ нь багасна гэсэн үг. Тэгэхээр тэр үед ер нь бас үнийн өөрчлөлт гардаг. Би ямар ч байсан ер нь баг тэр болтол хадгалах байх гэж бодож байна.
Тэгээд би түрүү хэлж өгч байгаа мартчихлаа. Тэр Euro гэдэг wallet-тай юу бүртгүүлээд Адагаа хадгалсан бол нөгөө 12 үгэн хайчих нөхдөөдөө. Тэр 12 үгэн хайчих юм бол та нар хизээч тэр Euro руугаа эргэж орж чадахгүй, Cardano-го авч чадахгүй, хинж танд тус болж чадахгүй. Тэгээд хэрвээ та нар ер нь би ч гэсэн энэ юм дээр Coinbase юу дээр нэг жоохон Ada хадгалчих гэвэл хадгалаарай. Одоо өнөөдрийн байдлаар 46 цент юм байна. 46 цент гэдэг чинь одоо нэг ядаж нэг хэдик те нэг хэд орчим долларт гэдэг те хадгалаад тавьчих юм бол энд ингээд саях шиг ингээд орж ирэх юм байна. Гэтэ нөгөө Binance-ийг бодвол яах вэ? Ингээд нэг юу яадаг юм байна л да. 4 сарын дараа ч 6 сарын дараа орж ирдэг юм байна. За тэрийг би энд нэг юм ингээд харж ирсэн. Энд нь болохтан зэрэг уг нь би янз бүрийн бичлэг үзээд байгаа. Тэгсэн мөртлөө нэг их тийм хүмүүсээ юу яахгүй байхын тайлбарлаж хэлэхгүй. Одоо жишээлбэл энэ доор ингээд байхгүй юу? 9 сарын 27-нд ингээд нэг юу яагаад нэг тэгээ дараа нь 2 сарын 10 сарын 2-нд 10 сарын 7-нд 10 сарын 12-нд ингээд нэг өсөндөө хадгалагдаад яваад байна. Тэгээд би нэг их сайн мэдэхгүй байна. Хэрвээ та нар сайн мэддэг хүн байвал миний энэ бичлэгний доотлоор бичээд хэлээд өгөөрэй. Би уг нь олон янзын бичлэг үзсэн. Тэгээд нэг их тийм одоо яг тийм гэж тайлбарлаад өгчих болтохгүй байгаа даа. Гэхдээ ямар ч байсан оргуух болсон бол биш юм байна. Тэгээ би ойлгохдоо энэ reward 0.10 гэдэг нь бол яг жинхэнэ тэр стикер орж ирж байгаа гэж ойлгоод байна. Саяын тэр 10 түрүүний нөгөө 5 гэдэг байгаа нь болохтон зэрэг одоо эднэр болохтон зэрэг яг ийм Coinbase юугээс шагнал маягаар орж ирж байгаа гэж би ойлгож байгаа. Тэгэхээр яг ингээд Euro дээр харах юм бол энэ rewards гэдэг энэ 0.10 бол яг жинхэнэ юугаараа стейк хийснийх нь хувь нь орж ирж байгаа санагдаад. Ягаад гэвэл нэг ойролцоогоор Binance дээр би нэг ийм бага хэмжээний юг хадгалахад нэг 20 надад чи 28 байсан шүү дээ. Тэгэхээр 28-ыг хадгалахад нэг иймэрхүү аяг бага орж ирдээ. Тэгэхээр энэ болохтон зэрэг яг жинхэнэ бидний Coinbase юугийн хамт олонтой командынхантай хамт стейклж байгаагийн шагнал нь орж ирж байна гэж би хувьдаа ойлгоод байна. Хэрвээ би буруу ойлгосон юм уу эсвэл та нар зөв энэ тэндээс зөв мэдээлэл олсон бол энэний юм дээр миний бичлэгний доор бичлэг хийгээд орхичороо. За ингээд миний түрүүчийн энэтэй холбоотой бичлэгнүүдийг үзээрэй. За энэ e-spouse-ээс Ada татаж болдгүй юм байна лээ. Ягаад гэвэл чинь Coinbase руу татчихэж би дараа нь би танарт хэлсэн e-spouse-ээс би Adaгаа Coinbase руу татаад дараа нь Coinbase-ээс энэ рүү оруулж ирсэн шүү. Энэ Euro руу. Одоо энэ дээр миний энэ дээр харагдаж байгаа. Нэг 7 ширхэг Ada байсан надад. Тэгээ энэ 7-гоо би энэ e-spouse гэдэг биднэрийнхээ энэ сайтнаас Coinbase руу татаад Coinbase-ээс би Euro руу оруулсан. Тэгээ ямар ч нөгөө шинтгэл мүтгэл байхгүйсэн шүү. Тэгээд айгүй хөөрхөн юм рүү татаад оруулсан ба. Тэгэхээр та нар хэрвээ Coinbase дээрээ ч юм уу, юун дээрээ энэ e-spouse дээр ч юм уу, эсвэл нөгөө нэг Pauset криптогоосоо татчихж болно тийм ээ. Тэгээд ийм нэг жоохон стейк хийх бодолтой хүмүүс байвал хийчээрээ. Ямар ч үсэн ингээд хоосон биш байдсан байна. За ингээд өнөөдрийнхөө юм богинохон бичлэгийг амлсан ёсороо хийж өглөө. Одоо би ер нь бараг хийхгүй байх. Нэгэнтээ та нарт 2-3 бичлэг дамжаад хийж өгч байгаа учраас одоо энэ дэр бол та нар ойлгосон. Тийм болохоор одоо би энэ Euroгийн асуудлыг дахиад хөндөхгүй болов гэж бодож чинь зүгээр ямар нэгэн онцгой тохиолдол гарах юм бол би юу яагаад өгчээ хийгээд өгчээ тий дараа нь ямар нэгэн шин мэдээлэл гарах юм бол бичлэг хийж өгье. За энэ бичлэгэн дээр хараа хаанаас Ada coin withdraw стейк хийх вэ? Тэгээд Euro wallet-д стейк хийлээ гэсэн юм бичлэг байгаа. Тэгээд энд хэд ийм юмнууд байгаа шүү. Хардаа ингээд би доод тал дээр бичлэгний доод тал дээр ингээд оруулсан маа. Нэгт нь Coinbase-ийн стейк хийх, Ada стейк хийх заавар. Тэгээд энэ Cardano хадгалах, Euro wallet үүсгэх, 15 үгээс сэргээх, 15 үгээ хадгалах гэсэн ийм юмнууд энэ бичлэгэнд байна. Тэгэхээр ингээд нийтдээ 1 2 3 4 энэ юутай
стейктэй холбоотой бичлэг орсон байгаа. Эднэрийг та нар өөрсдөө ороод үзээрэй. Ямар ч бичлэгний доотлол дээр би энэ доор нь ингээд яг энэ бичлэгтэй холбоотой цуврал бичлэгнүүдийг оруулсан байгаа шүү. За ингээд плейлист нь болохоор CoinPay сайттай холбоотой гэсэн ийм плейлистийн дотор ингээд 1 2 3 гэд хийсэн байна. За бүгдэнд нь амжилт. Тэгээд нөгөө subscribe, like дарахаа мартахгүй. Ингээд энэ юуны тухай бичлэгээ дуусгая. Баярлалаа.